Яга завгүй ажиллах вэ гэхээр мэдээж хүүхдүүдийн маань төлөөлөл болсон зочдыг бид өөрсөн байгаа. Тэгээд яг одоо бас манай эфирт нэг зочин ирсэн байгаа. За сайн байна уу? Сайн байна уу? За тэг өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй тийм манай сонсогчдод. За намайг Бэлгүн гэдэг. Тэгээд миний аав тэр биш, миний ээжийг Дэждмаа гэдэг. Манай дүү гэхэлэр Цэнгүн гэдэг. Би хаас ордог вэ? Би 6 дугаар сургууль сурдаг. 6 дугаар. Одоо хэдгээр анги лээ? Одоо төгсөөд 7 дугаар анги. 7 дугаар анги. Одоо дарах тий. За. За тэг өнөөдөр урьсан шалтгаан нь. За өнөөдөр бол хүүхдүүдийн төлөөллүүдийг урьж байгаа. Тэгэхээр за Бэлгүн маань яг юу хийдэг? Ямар авьяастай гэлээ? Би хөөмэй. Хөөмэлдэг юм уу тий? Хөөмэлдэг. За битбокс хийдэг гэсэн үг юу? Хийнэ. Бас сонирхдаг ба тий? За хизэнээс эхэлж хөөмийсэн. Ер нь зүгээр хөөмэй хаанаас сурсан? Анх зүгээр өвөөгөөс л нэг жоохон юм яаж цөөрөнд явж өгсөн. Тэгэл өргөсөөлөл тэр багш дээр яваал. Багш дээр яваа. Одоо яг хаана юу хичээлдэг вэ хөөмэй? Би 2 багштай. 2 багштай тий? 2 багштай. Манай хөгшин багш залуу багш. За. За манай залуу багшиг Наран Бадрах гэдэг. Тэгээд хөгшин багшиг бол Одсрон гэдэг. Ааха. За. Өвөө чинь ерөн зүгээр хөмөлдөг байсан юм уу тий? Тийм зүгээр сонирхдаг. Тэгээд дээр өвд чинь өргөсөөлөх юм байхгүй тэгээд. Ааха. Чи ер нь өвөөхөө хөмөлж байгаа сонссон биз дээ? Ер нь сонсож байгаагүй тий? Тэгээд ер нь яаж анх явж байгаад энэ хөөмөдөртэй болчихв? Хүүхдүүд чинь нэг тийм хөөмөмөө сонирхдаг. Харин тий. Мэдгүй ойлгохгүй байхгүй. Тийм үү? Ааха. Чамд тэгээд хөөмөлөх битбоксыг хоёр аль нь амархан бай? Гайгүй. Битбокс тэгээд ер нь хөөмөл зүгээр тий. Зүгээр тий. Тийм үү? Чи зүгээр хөөмөлөх илүү дуртай юу? Битбокс их дуртай юу? Хөөмөл. Хөөмөлөх дуртай юм. Чиний үеийн хүүхдүүд бол битбокслаг хийдэг. Харин битбокс сонирхоод битбоксыг төсгөл байгаа шүү дээ. За. За нэг юм аюултай хөвгт байна. Харин хөөмөлж нэг үзүүлээч. Одоо зургатаар дүрсэн гарахгүй юм ямарсан радио. Хоолоогоо тий. Яг юу ямар аялгыг хөөмөлгий? За би Тронера гэдэг. За. За тэгээд би дүүтэй бас эмээ ээж аавда бас хүүхдийн баяр болж байгаа бүх хүүхдүүдтэй хөөмийн төрлөг барья гэж хэлээ. За баярлалаа. За эхэл. За баярлалаа. Маш баярлалаа. За ингээд хөөмөлөхөд их ятардаг юм биш үү? Ингээд үргэлж ингээд удаан хөөмөлвөл би л янз их ядарх юм байна. Ядарна. Тэстэ сони юм байна. Би ингээд гэж хөөмөлж байгаад яг хажуунаас сонссон. Хажуунаас нь яг нэг амьдар нэг шиг үү? Тий, яг оргоо байна. За. Ер нь чи хэр удаан бэлтгэл хийдэг хөөмийнх хичээлд явахаар? 7 хоногт ч юм уу тий? Ойр жоохон заавгүй гэх юм уу. Манай багш маань тэгээд юу өдөрт юу нэг удаан бэлтгэл хийхгүй дээ. Удаан бэлтгэл хийх юм бол хоолоо моолоо эвдэрчих ч юм уу. Бас тэр юм. Тэгээ ерөн зүгээр удаан бэлтгэл хийвэл ядарх юм байна ч. Бүр сүултээ станаг ингээл хамаг хүчээр ингээд хүн харахад бол зүгээр л ийлгээд ашиг мөртлөө цаанаас нэлээд юм шиг шүү дээ. Тий. Чи өөр хэр удаан хичээлж байгаа? Би юу?
За эхлээл өөрөө оролцсон нэг гайгүй болсон мэрэгжлийн багштай нэг сар чүрээгүй дээ. За сонирхолтой юм байна тийм үү. Гэтэ бас л үү тий. Битбокс хийх үү? Гайгүй хийнэ. За нэг битбокс. Тэгвэл битбоксоор нэг мэдчихлээч. За. За энэ амаараа ерөн төрөл бүрийн авьяасыг бол үзүүлэл байх нэ. Чи бол ерөөсө юу хийж штэ. Зарим нөхдүүд бол ерөөсө хөмөг ч юм бол барахгүй байгаа штэ. Үндэсний урлагаа чигээл модерн урлагаар яваад байгаа нөхөр штэ. За бэлгүүний ерөн хантай жоохон асуух юм байна бас. Ээж нь цог байгаа учраас над микрофон ингээд татчих. За бэлгүүний хүсэл мөрөөдлийн талаар бас хамтдаа хуваалцсан байна л да. Өнөөдөр бас олон хүүхдүүд бас сонсож байгаах ирээдүйд ерөн юу гэж мөрөөддөг вэ бэлгүүн? Би там болоод Монголынхан хөөмийг дэлхийн тавцанд гаргах мөрөөдөлтэй. Йоо ямар гоё мөрөөдөл байна. За өөр ерөн зүгээр ямар мөрөгчлөлтэй болъё гэж бодож байна. Би ер нь зүгээр тийм хөөми ч юм уу хажуугаараа бизнес эрхэлсэн. За. Бизнесмен хөөми члах юм тий. За. За бэлгүүний ээж дээр сайн байна уу? Сайн байна. Та өөрийгөө танилцуулахгүй юу? Намайг Дижитмаа гэдэг. За. Тэгээ хүүхдээ ингээд хөөми чинь болно. Ер нь хөөмигөр явахад та нэлээд дэмждэг байхалаа тий. Дэмжнэ. Тий, тэгээд бас айгүй сонин бас ийм юуг сонгоод байгаа байхгүй тий, урлагийн бас төрлийг тий. Хүүхдүүд ерөн зүгээр төдийлөө хөөмигөр хичээлдэг юм шиг байна тий. Хичээлдэггүй шүү дээ, уул нь бол би л аваа шүү дээ. Одоо яадаг юм бол харин хүүхдүүд тэгэл том хүмүүс бид зарим нь юус ойлгохгүй шүү дээ хөөмиг чинь. Харахад нэрээ хүн хөөмөлдөл явааддаг тэгэл мэддэг. Яг нарийн яг яаж хөөмөлдөг техник нь ямар байдгийг юусоо мэддэг. Тэгээ манай хүүхд өөрөө л сонирхсан л доо. За хөдөө нөгөө өвгөндөө очиод тэгэл нөгөө ингээл бүх өвс ингээл хөөмөлж байгаа юм шиг сонсогдоод өөрт нь. Тэгэл ерөөсөө ингээл өөрөө л сайн дуграал ингээл явагддаг гэсэн. Зүгээр ингээл шуугаад байсан. За. Сонин ингээл гянгуул гээл агаач юм шиг нэг сонин болоод байсан. За. Өвгөн хаана байдаг юм? Гарсан бүлэг. Энэ нөгөө Сэлэнгэ аймгийн 110-гийн наадалт байдаг тэр. Дартын юу гэдэг тийм. Тэнд байдаг үү? Гарсан болын ихэд тусдгийн сайхан газар байдаг. За. Тэнд. За тэгээ 100 даа бол бас их нөлөөлсөн байна. Тийм бай. За. Тэгээд юу гэдэг өөг чи амарч хагаад хүн амтан ирж хүмүүс ирж хөөмөлж исэн юм. Ер нь хөөмөлж исэн хүн сонсч ирсэн урд нь. Яг одоо ингэж амьдар зургатаар бол гарч лээсэн л баг тий. Амьдар ирээсээ сонсож байгаа. Тэр хамт яаж ягсан ах нарыг л сонсч исэн. Тэгээд багшгаа сонсч байсан. Урд нь бол үгүй, урд нь бол ерөөсөө сонсож байгаа. Ямар сайндаа ээж надад хөөмийн багш аваадаг гэхлээр манай нөхөртөө хөөмийн ойлгохгүй. Тэгээд ерөөсөө ойлгохгүй. Юу хөөми, чиний хөөми гэж юу гэдэг нь ерөөсөө ойлгохгүйсэн. Тэгээд цаанаас л хөөмөлдөх хэрэгтэй байсан байлгүй. Стом мэдгүй айгуу сайн. Тэгээд багшийн нь бол та өөрөө олж өгөө. Яаж олов? Багш тэгээ яг нөгөө өөрөө болохоор ээж би ингээд одоо үеийнхээ хүүхдүүдийн дурд өөрийгөө сорж үзмээр байна. Би гэгээ алцсан одод оролцмоор байна. За. Тэгээ тэнд оролцоод багштайгаа болчихсон. Тий, одоо тэнд тэгээ нэгэнд бүртгүүлчих байгаа юм чинь намайг бүртгүүл гэд айгүй шаардлага тавиад байнга ингээд шаардлага үзүүлээд. Тэгээд нийлээ хайгаар бүртгүүлсэн л дээ. За миний хүч чиний хөөми чи баг хөөми гэж мэдэхгүй юм чинь чи яах ингээд. За. Ээж аав нь өөртөө хөөми мэдэхгүй юм чинь. Тэгээ бүртгүүлсэн юм чинь за ямар ч байсан мэрэгжлийн багштай үжиж энэ усын том тэмцээнд орохгүй болохгүй гэд. Тэгээ мэрэгжлийн багш авсан. Эхлээд тэр Наран Баатарх гэд залуу сайн хүмүүч үйд юм билэ. Тэр багшийг авсан. Тэгээ тэр багш маань залуу хүн айгу завгүй хажуугаар нас ажил төрөлтөө тийм. Тэгээд тэр залуу багш маань Суйсийн багш Оцрон багшийг олж гисэн. За. Оцрон багшийн хайртай хамгийн бяцхан шавна. За. Тэгээд одоо зүгээр яаж хичээлдэн 7 хоногт яаж цагаар явж байна? Сая бэлтгэл нөгөө тэмцээнтэй үед бол яг шахуу өдөр болгоно. Гэхдээ 45 минутаас илүү хичээлдэггүй. Ягаад тэгэхээр хөөмөө яста маш хүнд юм бэлээ. Би ерөөсөө ойлгохгүй байсан. Хажууд нь яг л ингээл бүх биеийн хөлрөөл бүр ингээл амар хүч гаргат юм бэлээ. Тэр наа хүүхдээ эрт донтуулаараа тэг хүмүүс ерөөсөө нэг ойлгохгүй юм шиг. Миний одоо тэрийг хүмүүст ойлгуулах хаа. Тийм шүү дээ 11 настай хөөмичгээ би өнөөдөр анх удаага л тий болчихж байна. Тийм. Аав нь зүгээр ингээд хэр их ойлгож дэмжиж байна.
Одоо гигийн алсын одод ороод эхний шатанда шүүгчдээс үнэлгээ аваа гарч ирэн штэ. Тэгэхэд л бит хоёр итгэж байгаа байхгүй юу? Энэ хүүхэд минь ингээ хөмөлдсөн. Ингээд айгуу нүл авиас танаа хүүхэд тийм. Ста мундаг байна гэл ингээл 3 шүүгчдээс Сүхбаатар наран өгөө саран туяаг байтралан. Тэгэхээр л бит хоёр ёох за манай хүүхэд хөмөлддөг юм шиг. За үний юм бэ тэгээд итгэсэн тийм. Яа итгэж жагшөөнэр тэгээ гүрийгээ даруулаагүй байсан ба. Тийм. Тэрээс хүүхдэд дэмжинэлтэй хүүхдийнхаа нөгөө өсөл бодлыг тийм өсөл мөрөдлийг бас хүндлэн тийм. Яг уу чи яваад хэдэн хүүхдтэй? Манай 2 хүүхдтэй. Бэлгүүн чи том нь уу тийм? Тийм том. Баг нь охин уу? Охин. За охин янз бүр юм байна үгүй юу? Охин нь бол бас их эмоцтой. Тийм агаагаа бэлтгэл хийж явах тажууд нь шууд дуулна бүжиглэнэ. За хоёр өөртөө тийм урлагийн хүмүүс байна уу? Ер нь өөртөө аль салбарын хүмүүс вэ? Манай нөхөр бол техникийн тал инженер. Манай инженер хүн. За. Би ч гэсэн инженерлтэй уг мэрэгжил. Гэхдээ одоо яг нөгөө хүүхд гаргаад амьдралын ирэхээр мэрэгчлэрээ ажиллаагүй одоо өөр мэрэгчлэлтэй тийм. Тэгэл. Ер нь бол урлагаас та хоёр бол ер нь жоо хаалт биш тийм үү? Тийм. Танайхны хоёр дэшин талд урлагийн хүмүүс байсан юм уу? Манай аав ээж болохоор ер нь айгүйх юу л та. Урлагийн талын мэдрэмжтэй бас судал юм байна л та. Манай бид чи эцэг хүсэн 8 лаа. За. Тийм тэгээд манад бол дуулж бүжгэлдэггүй их чах гэж байхгүй бол дүү тийм. Тэгээ яг хөө тэргээр яваагүй л болохлээрээс. Та бол дуулчин тий. Дуулна. За дуулах. За. За ингээд 11 настай хүмүүжтэй бид таныг уулзууллаа. Хүүхдийн баярын өдөр үнэхээр сайхан зочин байлаа. Тэгээд цаашдын хүсэл мөрөөдөл чинь амжилт хүсье. Өсөл мөрөөдөлтэй хүрч энэ хөөмий гэж сайхан үндэсний маань язгуур урлагийг дэлхийн дэд таниулсан сайн хөөмийч болоорой. За баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Та бүхэн амжилт хүсье. За. Намайг тамхи гэдэг. Би хаваагаа